Сайн байна уу? Намайг Мөнхтүе гэдэг. За би ажил хайж явж байгаад барилга мега стори хажууд байдаг CU 298 дугаар салбар дээр уцаан цэнгэлэх гээд орсон. Миний утасны цэнэг дуусаад тэгээд гадаа нөгөө юун дээр хаалхан дээр цагийн ажилдаа авна гэж зар байсан. Тэгээ менежерээс нь асуугаад тэгээ ярилцлага өгөөд тэгээ та ингээд орж болно гэж. Тэгээ би ингээд тусгай хэрэгцээд хүн штэ. Тэгээ авч усах юм уу гэж. Тэгээ болно гэж тэгээд орсон. Би ажил хийжсэн хүүхд харах тэгээ нэг сайн газар үйлчлэгч хийжсэн. Тэгээд нөгөө ер нь олон нөгөө газруудаар очдог байхгүй. Тэгэхээр төрийн болоод төрийн бус газруудаар очдог. Тэгээд удаа удахгүй тэгээд би нөгөө төрөлхийн удаа удахгүй те. Тэгээ чи ингээ юмаа ингээ хийдэг гэхдээ манад ингээд хурдан удахгүй хүн ихтэй байна. Окей. Тэгээд чи арай удаан байна гэд. Тэгээд тэр байдлаасаа болоод шантрах юм. Гэтэ ингээ шантрахгүй кар ингээд ажил ингээд олдууд хүндийн хүнд гэхгүй те. Хөнгөний хөнгөн гэхгүй ажлыг хийжсэн. Тэгээд миний хийжсэн ажлуудаас хамгийн сэтгэл төхөрсөн ажил юм. Одоо энэ ажиллаж байгаа ажил маань тусгай хэрэгцээд хүмүүс те ингээд тохирсон ингээд өглөө 8-аас орой 4 хүртэл. Тэгээд тухайн менежер маань ямар шаардлага тавина те ямар одоо чиг үүрэг өгнө тэрнийхэн дагуу ажилдаг. Би дандаа залуучуудаа хамтарч ажилдаг. Тэгээ яг цагтаа ирээд цагтаа хийх ёстой юм аа гэж явчихна. Нэг хүнд биш амар бие дамар. Би энэ CU-ийн ажилд орсондоо маш их сэтгэл хангалуун байгаа. Тэгээ баярлаа гэж хэлээ да. Энэ ташрамдаас 298 дугаар салбарынхаа хамт олон ажил улам их амжилт хүсье гэж хэлмээр байна.